За тусч. За дараагийн халтан руу орох. За 1 см-д нот хугацааны тоо шугамрчийнхаа шугамаараа 1 см-д нот хугацааны тоо ширвэ шугамаа тоо тэгж хэмж шугамаа ингэж хэмжээ энэ 1 см бүтэн хугацаа зүүн дээр шугамаа зүүн дээр тулгаж бариад 1 см бүтэн хугацаа байна гэдгийг тоочдөг шүү дээ. Тоолоод өөрсдөө дотроо тооч. За одоо шугам баг. За одоо нөгөө зүрх ороо. За тэгээд 1 см хугацааны тоо хэмж. За бүгд оргийн хэмжээг бол гэрээ даалгавч гэсэн мэдчихэж байгаа тийм ээ. Тэргээрээ үржүүлээд тоо олгоч. За одоо багийн үйл ажиллагаа. За саяны ирсэн 3 даалгавар шүү дээ. Тэрийг амжилттай гүйцэтгэжлээ гэсэн сурагчд ногоо тийм юуд өргөдөв. Амжилттай гүйцэтгэжлээ гэсэн сурагч. 2 игний явсан бол амжилттай гэсэн үг. За ийшээ суугаад энэ дээрс нэг ногоо даалгавар аваад үзтээ. Зүг аваасан байна. Зүгээ энэ дээр. За дараа нь чи ногоо өгсөн гэдэг. Гойно. За тийш. За хэрвээ миний хангахгүй зүйл заавал нөгөө үг дагуулдаг юм биш. За тийш. Нэг нэггүй нэг ширэндээ суухгүй ингээд энэ 3 багт хуваад. Энд. За чи ус юм. За тэгээ нөгөө даахуу аваад уншаад гүйцэтгэж шүү. За дутуу гүйцэтгэжтэй гэсэн сурагч шал юм руу дутуу миний нэг даахуу дутуу. Нэг даахуу тэрчтэй юу жаахан дутуу болчихлоо гэсэн сурагч. За одоо тийш очоод нэг суултаа эзлээ тэндээс шал даахуу аваад гүйцэтгэж. Энэ дээр л үргэлжлээд цааш яваа даа. За даахуу гүйцэтгэж амжаагүй байгаа сурагч байгаа шаардлага. Тэдгээр бол байж байгаа байхгүй гэсэн дүн тавих гэж шүү дээ. За та болохоор ийшээ суугаад улаан даахуу уснаа. Ахаалтаа сайн уншаарай. 15 сурагч байна. Тэгээ 16 байхаас ачуу. За нам сурч юм. Нам хийх удаач шүү. За тань ууй сан биш. За тайр нэг нь таагаар нэг нь ашигласан. За даалгавар ойлгохгүй байв. Шаасан зүйлүүд өссөн байна. За энэ стаар болж байна. За энэ даалгавар. Шар улаан болоод энэ даалгавар шар бол тийм. Амшаад өөрсдөө ойлгомжгүй зүйлээ гэсэн. Зүүнээс энэ сан батруулсан.
За тэгэхээр одоо энэ утсандаа зүүн сүлдүүд сарнаа хийж байгаа утсууд утсандаа өөр сүлд энэ утсаас үлч. Тэгээд нөгөө зүүнээс ингэж авчдаг байна. Ингээд аваад зүүн суулаад авчихсан шүү дээ. Тэгээд энэ чинь ангиас сарна. За аль даалгавар ногоон даалгавар зүүн. Нямсрын гэх юм. Нямсрын тэгвэл энийг шууд зүүнээс аваад энэ шиг юм. Тэнийг суулж аваад тэгээд цоод татчих. Яа зинх шахуу юм бэ? Аяас ногоон байдаг. Зүүн өгч байгаа. Зүүнд өөр суулж шүү дээ. Чиний шатыг юу даалгаврууд анхааралтай сайн биш. Ингээд авчдаг шүү дээ. Бүгдийн суултаа. Юу ч их хийсэн юм байна. Чи улаан даалгавар үздэг юм ерөөсөө багтана. За тэгвэл та нар ногоон шав даалгавар хийчихэд энэ улаан даалгавар хоёр даалгавар. Ингээд. За, суулаад авсан хүн байна уу? Хөвлгүүгэр гэдэг чинь энийг ингээд авчихсан шүү дээ. Энэ утсаа зангидаа тасалчих цаа гэхэд ингээд авчдаг та. Ингээд бүр дуустал. Энэ утсаа дуустал. Тэгээд юу зэшигч. Эсвэл ерөөсөө. Энэ ногоолцны хуудсыг тэр зүүндээс үлдээ. Энэ сүлж байгаа утас шүү дээ. Энийг сүлэн зөө. Энийг асуулыг энэ дээр нэг үзүүрийн зүг рүү оруулж ингэж таа. Нөгөө үзүүрийн энэ рүү оруулж. Энэ хаач.
Сарнаад болоод тэр багийнхаа бүтээл дээр тогтоогоо. Наад хөвзөлт нь үзүүгөөс үүдээс өдөр зүгээс үүдээ энэ дээр тогтоо. Энэ дээр бицдэг. Мэн. Тэсээ болчих чам хаа үргэлж.
Багшаа. Жаагүй тийм ийм үзүүр зүүс. Яг тасалж байгаа юм. Юугууд энэ дээр энэ хайр. Энэ дотор шүү дээ чинь биелж байгаа. Зүүн. Энэ чинь хавцаж ямшиж байгаа. Энэ хамгийн энэ чинь уцтай тэгээд энэ дээр тогтоож байгаа шүү. Энд юм уу эсвэл ингээд гурван цэцэг байж болж байна тийм. Эсвэл нөгөө нэг салгаа тавьсан юунууд байгаа шүү. Та нэг дотоос үтгсэн. Тэргээр энэ ишнүүдээ хийж болно. Чиний санаатаар ингээд тогтмож та энэ биш та тийм. Тэгээд энэ ишнүүдийн нөгөө нэг дотоос үжиж төрчихсэн юмнуудаараа хийчихнэ гэсэн үг шүү. Энэ иш навчнуудаа за тэгээс зүүн дээр гаргасан юм. Бүгдийг ингэ авч шүү. Авсан. Тэгээ зүг энэ зүг чинь судлаад энэ шүү. За нэмсрээ дуусчих. За заангаа энэ бүрчих тэр гурав энэ чинь хэвдэр иш болоод чи энэ богонд төрөх өөрөө богонд төрөх хэмжээг энэ дээр бичээд тэгээд нэг үржүүлээ тавьдаг шүү дээ тооцоо. Тэгээ хэд гарах нь тэрийг энэ дээр бичнэ гэсэн үг энэ хоёрсон. За энийг бас дараа нь бодчих шүү. За энийг чин дээр нэг
Одоо энэ тавыг машин орооч. Энэ тасалсан. Одоо зөвхөн чинь хамтсан. За тэгж яана. Зүүн хань. Зүүн энэ дэш. Одоо энэ нэг зэрэг юм чинь. 이제는 Сред хацуулсан. За энэ уушаад шүүд оцсис гэдгээс хэлчих. Тэгээд оноо нэг оноо гаргаж шинэ хэлж шүү. Тэгээд яг одоо их юм байна. За нөгөө талаа басан. Тэгтээ таслахгүй нэ. Энэ цацсан. Тасаад. Тэгээд ахад энэ таа. 이게 뭔데 나왔어. 되게 대화를 해주고 그래서 앞서가지고. 아, 내니 그거 이제 뭐라고 하세요? 나서 어쩌니 뭐라고 하는 근데 그 보는 거 이게 또 사고 드시게 또 죽자. За одоо ерөнхийдөө багийнхаа бүтээлийг дуусгах тал руугаа тэгээд юун дээр тогтоож өгнө шүү дээ. Жазан дээр. Тийм болохоор багийнхаа бүтээлийг дуусгах нь дүгнэлтүүдээ хийж доороос нэг хамгийн сүүлээр дээд дээр. Одоо энийг чинь урдснууд нь цааш нь оруулаад тасан. энийг
Энэ утгыг авчиж. Тэр юм шиг. За наад дөрөв гэж үгүй хэлж байгаа. Энэ дээр Та тусаад хийж чадахгүй өөр хатны доош хийх юм. тэгээд 18 Хат дүүгээ надад чинь юм. Тэр нэр одоо би энэ дээр за багийн бүтэн одоо 1 минутын дараа нуусан. энэ бүх Тийш. Тэгээд одоо аваа. Энэ сайн болж байна. Болж байна шүү дээ. За одоо энэ за бүтээл дуусгараа гэж шүү. Одоо энэ л энэ олон уурсан бүтээл цааш нь бүтээл дээр тогтоо. Дүгнэлтээ хийгээрэй. За багийн өнгийн уурснуудаа буулж. Бүтээл одоо туск. Бүтээл дээр тусч. Энэ дээр шүү. Явсраа дүгнэлтээ хийсэн. Ар дээр наагаар. Дүгнэлтээ энэ дээр наагаад тэгээд энийг энэ дээр татчих. Цавууд энэ.
дараагийн алхам руу орсон шүү. Үнэхээр барьж байгаа хүмүүс тэмдэглүүлээ битээрээ. Үнэхээр барьж байгаа хүмүүс тэмдэглүүлээ битээрээ. Тэр чинь шаа. Тэгээд за бид араа наахгүй ч гэсэн бол нэнэ гал татвар чадвар болно. За үнэхээр хүмүүс энийг уушаад 8-аас 12 оноо авсан дагуу байна уу? Нийлбэрээ гаргасан уу? Ногоо. За тэгэхээр хамгийн ихний баг. За 4-өөс 8 оноо авсан дагуу шал тэмдэгэ. Тэр хаачих ямар тэмдэг өгч байна? Ногоо. Яг л дуруулаа ногоо баг. Дуруулаа ногоо тэмдэг өгсөн байна. Ногоо тэмдэг өгсөн бол сайн сурч байна. Шал тэмдэг өгсөн бол анхаарах шаардлагатай. Улаан тэмдэг өгсөн бол нэмэлт даалгавар шаардлагатай. Лах шаардлагатай гэсэн. За гişний улаан шар ногоо юм бол ширээ дээр чи авч тавиад ямар ч таймд өгдөж байна. Бидний коне авсан гэж хичээлээ заалаа. За тэгээд улаан гэр авсан сурчтай өгдөө багшаас зүгзээ шаардлагатай сурчтэй. Тийм улаан даалгавар гүйцэтгэсэн тийм ээ. За шар гэр буюу шар тэмдэгтийг өргөсөн сурчтай бол анхаарах шаардлагатай. Энд бооч тийм шүү дээ. Шар гэр дасангууд анхаарах шаардлагатай. Тэгээд дараагийн гэр хэсэг чинь эсвэл дээшээ явах чинь эсвэл доошоо явах чинь гэсэн. За гурлахт ногоо гэр бол ногоо гэр өргөсөн сурчтай бол даалгавраа сайн гүйцэтгэж байна. Чадвар сайн сууж байгаа гэсэн үг шүү. За баярлалаа юм даа. Багт онцгой нэг наач айх татаж өгсөн. Тэгээд багт би шинэ дэсэн юм. Ширээ дээр байрлаж чад өөртөө юм юу гэж бодож. Тэгээд нэг даалгавар үзээ.